дөрөвдүгээр хичээлээр ариун сүнсний баптизм хүртсэнийг харь хэлээр тамгалан баталдаг тухай үзсэн билээ. Ариун сүнсний баптизм нь зөвхөн хаалга үүд байхаар Бурхан зорьсон гэж би итгэдэг. Пентекост чиглэлийнхэн ийм хандлага тээж байсан үе байсан. Тэд би аврагдсан. Би усан баптизм хүртсэн. Би ариун сүнсний баптизм хүртсэн. Харь хэлээр ярьсан. Би хүрэх газраа ирчихлээ гэж. Харамсалтай нь тэд хүрэх газраа ирчихсэн биш. Ердөө л үүдээр нь ороод босгоны дэргэд зогсож байна гэсэн үг. Ариун сүнсний баптизм бол ер бусын хүчээр амьдралын эхлэл юм. Баптизм нь зориг байгаагүй. Энэ бол тэр зоригод хүргэх хаалга үүд нь билээ. Ихэнх хүмүүсийн туршлагаас харвал ариун сүнсний баптизм нь ариун сүнсний бусад сүнслэг бэлгүүд болон ер бусын хүчийг хэрэглэх эхлэл нь байдаг. Үүндээ тэр ер бусын зүйл нь бидний хувьд ердийн зүйл юм. Энэ ердийн амьдралыг бүрэн идэлхгүйгээр итгэгч байна гэдэг нь дутуу мэт. Үйлс номын 28 дугаар бүлэгт бүгдэд нь ямар нэг байдлаар ер бусын зүйл гардаг. Тэдгээр нь харин чуулган ямар байх ёстойг бичсэн албан ёсны тэмдэглэл байдаг. Энэ хичээлээр ариун сүнсний баптизмаас хойш бидэнд ирдэг ариун сүнсний бусад бэлгүүдийн талаар сурцгаая. 1-р Коринт 12-ийн 8-аас 12-т байгаа жагсаалтыг уншицгаая. Тоолбол тэнд 9 сүнслэг бэлгүүд бичээтэй бий. 9 сүнслэг бэлгүүд бий. Учир нь нэгэнд нь мэрэгэн ухааны үгийг сүнсээр өгсөн бол нөгөөд нь мэдлэгийн үгийг адилхан сүнсээр өгсөн бөгөөд өөр нэгэнд нь итгэлийг адилхан сүнсээр өгсөн аж. Нэгэнд нь эдгэх бэлгийг нэг сүнсээр өгсөн бол бас өөр нэгэнд нь гайхамшгуудыг үйлдэх, нөгөөд нь иш үзүүлэх, бас нэгэнд нь сүнснүүдийг ялгах чадвар, нөгөөд нь олон янзын хэлээр ярих чадвар, нэгэнд нь хэлүүдийг тайлбарлах чадварыг өгсөн байна. Энэ бүхнийг нэг адилхан сүнс ажилуулдаг бөгөөд тэр өөрийнхөө хүссэнчлэн хүн тус бүрд хуваарлдаг. Учир нь бие нэг атлаа олон эрхтэнтэй байдаг. Биеийн бүх эрхтнүүд нь хэдийгээр олон боловч нэг бие болдог мэт Христ ч мөн тийм болоо. Эдгээр 9 бэлгийг 3 бүлэгт Библийн багш нар хуваан үздэг. Энэ нь доктрин биш, харин зүгээр л 5 тухын асуудал юм. Тэдгээрийг би товчхон өгүүлээд өнөөдрийн хичээл дээр онцгой анхаарах сүнслэг бэлгүүдийн тухай үргэлжлүүлэн заацгаая. Илчлийн 3 бэлэг авьяас нь мэрэгэн ухааны үг, мэдлэгийн үг, тэгээд 3 дахь нь юу билээ? Сүнснүүдийг ялгах чадвар. Эдгээрийг илчлэлийн бэлгүүд гэдэг. Дараагийн бүлэг бэлгүүдийг хүч чадлын бэлэг авьяас гэдэг. Тэдгээрт итгэл, гайхамшгуудыг үйлдэх. Ба 3-т нь эдгэх бэлэг. Зөв юм. Сүүлчийн ангилд орох 3 бэлгийг ярианы бэлгүүд гэдэг. Учир нь эдгээрийг бид хэл яриагаараа үйлддэг. Энэ бэлгүүдийг ашиглахад хэл яриа оролцдог бөгөөд дандаа асуудалтай тулгардаг. Ярианы бэлгүүдэд хэлээр ярих, тайлбарлах ба иш үзүүлэх нь багтдаг. Энэ хичээл дээр бид зөвхөн ярианы 3 бэлэг авьяасын тухай дэлгэрэнгүй үзнэ. Ариун сүнсний баптизмаар тамгалагдахтаа харь хэлээр ярьдаг тухай бид аль хэдийн үзсэн. Гэвч энэ нь хэлээр ярих бэлэг авьяас биш юм. Библиэд олон янзын хэлүүдээр ярих чадвар гэж өөрөөр хэлбэл өөр хэлээр ярих тухай хэлж байна. Ариун сүнсээр баптизм хүртсэн итгэгч бүр эзэн бурхантайгаа хувьчлан энэ бэлгийг ашиглан хизээч ярих бүрэн эрхтэй гэж би итгэдэг юм. Паул 1-р Коринт 14-ийн 2-4-т хэлээр ярьдаг хүн
хүмүүст бус, харин бурханд хандаж ярьдаг. Учир нь тэр хүн сүнс дотор нууцуудыг ярьдаг боловч ямар ч хүн ойлгодог байжээ. Хэлээр ярьдаг хүн өөрийгөө босгон байгуулдаг гэжээ. Хэлээр ярихад 3 зүйл болдог бөгөөд хэлээр ярих ёстой 3 шалтгаан бий. Нэгдүгээрт та бурханд хандан ярьж байна. Энэ бол аз завшаан. Энэ бол үнэхээр аз завшаан гэж та нарын хэдэн бодож байна уу? Амьд бурхантай сүнсээрээ шууд л харилцана. Хоёрдугаарт нь та нууцыг ярьж байна. Тэр нууцыг та бидний бяцхан оюун ухаан ойлгож чадахгүй юм. Гуравдугаарт та өөрийгөө босгон байгуулж байна. Зарим хүн харь хэлээр ярих ямар ашигтай юм бэ гэвэл 3 хариулт байна. Харь хэлээр ярихад шууд бурхантай харилцдаг. Нууцуудыг ярьдаг. За тэгэхэд өөрийгөө босгон байгуулдаг. Өөр шалтгаан олохгүй байсан ч энэ 3 бол хангалттай сайн шалтгаан. Олон төрлийн хэлүүд гэдэг нь хэлний олон талт хэрэглээ юм. Өөр төрлийн хэлүүдээр ярихад түүнийг нь тайлбарлах бэлэг дагалддаг. За мөн олон төрлийн хэлээр ярихад энэ нь үл итгэгчдэд тэмдэг болдог юм. Энэ маш ховор тохиолддог бөгөөд олон харизматикууд энэ талаар боддог ч үгүй. Гэхдээ ийм зүйл болдог. Итгэгч бус хүмүүсийн төлөө үйлчлэх үед өмнө нь итгэгч хүн хизээч сурч байгаагүй хэлээр буюу тэдгээр үл итгэгч хүмүүсийн нутгийнх нь хэлээр ярьдаг. Энэ нь үл итгэгчдэд бурхан байдгийн тэмдэг болдог. Олон жилийн өмнө нэгэн залуу манай хүргэн болохоос өмнө Лондонгоос ирсэн юм. Тэр Вэлшээс гаралтай. Вэлш хүмүүс өөрийн гэсэн аялга хэл яриатаагаараа бахархдаг л да. Би сайн мэдээний цуглаан дээр сайн мэдээ ярьж байлаа. Гэтэл тэнд байсан нэгэн ахмад насны хүн үл мэд хэлээр ярьлаа. Би ч дотроо одоо бүх юмыг эмх замбраагүй болгочихлоо доо. Сайн мэдээний цуглааныг минь үр дүнгүй болгочихлоо гэж бодсон юм. Харин миний охидуудын нэгэн залууг авчираад яагаад олонний дунд миний нүглийг илчлээд байгаа юм бэ гэж энэ залуу асуугаад байна гэлээ. Нөгөөх ахмад насны хүн өөрөө ч мэдэхгүй хэлээр 10 минут орчим ярьсан юм да. Харин тэр ахмад насны хүн Вэлшээр тэр залууд хандан сайн мэдээгээр ятгсан хэрэг. Сиэтл, Вашингтонд хэдэн жилийн өмнө Геген Лукийн епископ сүмээс нэгэн эмэгтэй эмнэлэгт эмчлүүлж байгаа нэгэн хүнийг эргэж тойрчээ. Тэр түүнтэй англиар ярьсан ч тэр өвчтөн ойлгосонгүй. Нөгөөх эмэгтэй галзуу харизматик байсан болохоор хэвтэж байгаа өвчтөнд харь хэлээр ярьжээ. Тэгтэл өнөө хүн бүр баярлаад хариуд нь юм хэлж нөгөөх эмэгтэй ч хариуд нь хэлээр ярьжээ. Тэр өвчтөн маш их урам авсан гэдэг. Тэр эмэгтэй ямар хэлээр ярьж байгаагаа мэдэхгүй байлаа. Хожим нь мэдхдээ Канарын арлынхны ярьдаг Испани хэлээр ярьсан байж. Бидний найз эмэгтэй саяхан Оросд очсон юм. Тэгээд галт тэргэнд явж байтал өөдөөс нь хараад сууж байсан нэгэн Орос эр маш гунигтай, дарамттай байгааг ажигласан байна л да. Би түүнийг урамшуулан ямар нэг юм хэлмээр байна гэд эзэнд өөрийгөө даатхан амаа нээтэл тэр эртээ шууд орсоор ярьсан гэдэг. Олон төрлийн хэлүүд гэвэл ийм тохиолдлоор ойлгож болно. Энэ нь дандаа бий болдгүй ч энэ нь бидэнд боломжтой бэлэг авьяас. Олон төрлийн хэлүүд гэдэгт бас ийм зүйл орно. Та нарын хэдэн хэлээр залбирч байхдаа ууртай байгаа юм шиг ярьж байсан. Их л ширүүн сэдвээр ярьж байгаа юм шиг. Тийм тохиолдолд харанхуй хүчтэй бид тулдаж байгаа юм гэдгээ мэдэх хэрэгтэй. Бид хэрхэн залбирхаа мэдэхгүй. Юу хэлэхээ мэдэхгүй байхад ариун сүнс бидний өмнөөс ийхүү ярьдаг юм. Зарим хэлүүд нь хүндлэл магтаалд хэрэглэгддэг. Зүгээр л бурхантай харилцах үед хэрэглэгддэг. Өөрөөр хэлбэл харь хэлний хэрэглээ бол их өргөн юм.
Одоо энэ талаар илүү дэлгэрүүлж үзэх шаардлагагүй гэж үзэж байна. Харин ярианы бусад хоёр бэлгүүдийн тухай ярил л да. Тайлбарлах ба иш үзүүл. Эхлээд тэднийг тодорхойлъё. Тайлбарлах бэлэг авьяас нь харь хэлтэй байнга холбоотой явдаг бэлэг авьяас юм. Ариун сүнсээр хэн нэг нь үл мэд хэлээр ярил нөгөөх хэлийг огт мэдэхгүй атлаа мөн л ариун сүнсээр хөтлөгдөн хэлсэн үгийн утгыг ойлгож бусдад тайлбарлан ойлгуулдаг бэлэг авьяас юм аа. Энэ нь тайлбарлах болохоос биш үг бүрчлэн орчуулга биш юм. Энэ их сонирхолтой л та нарын хэдэн гадаад улс оронд орчуулагчаар дамжуулан ярьж байсан. Би бол маш олон удаа тийм байдлаар харилцаж байсан. Орчуулагч нар зарим нь цөөн үгээр, зарим нь олон үгээр миний яриаг орчуулдаг. Биднийг Кени улсад байхад Канадаас ирсэн нэгэн хүн хамгийн сайн орчуулагчаар дамжуулан ярьж байсныг санаж байна. Канад хүн цөөн үг хэлэхэд нөгөөх орчуулагч бараг 2 минут орчим тэрнийг нь тайлбарлан ярина. Канад хүн орчуулагчтай би ийм их үг хэлсэн гэж юу гэж асуухад орчуулагч. Үгүй ээ, таны үгийг тэдэнд бүрэн ойлгомжтой болгохын тулд ингэж ярих хэрэгтэй байсан юм а гэж. Үүнийг тайлбарлах гэнэ. Өгүүлбэрийн утгыг сонсогчдод тайлбарлаж байгаагийн жишээ. Миний нэгэн танил Их Британд байхдаа Лондонгийн төвд Пентекост томоохон цуглаануудыг хийдэг байсан тухайгаан ярьсан юм л да. Тэдний цуглаанд хэн нэг нь харь хэлээр яривал бүгд тайлбарыг хүлээн чимээгүй болдог гин. Тэгээд тайлбарыг нь Лондонгийн зүүн хэсэгт амьдардаг Кокни аялгатай хүмүүсийн аялгаар нэгэн хүн тайлбарлаж гинэ. Та нарын хэдэн Кокни аялгын тухай мэдв? Кокни аялга Лондонгийн Боу-Бэлли хэсэгт төрсэн хүмүүсээс үүдэлтэй. Би тэдний аялгаар ярьж чадахгүй л дээ. Миний чадвараас давсан хэрэг юм а. Тэгээд нөгөө хүний тайлбар нь юу байваа гэхээр миний хүмүүсээ хагас мөө гэж гинэ. Кокничүүдийн гэхээр энэ хагас мөө гэдэг нь хагас мөч, хагас агшин гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл жаахан аз нь хүлээ бүү яар гэсэн утгатай байна. Кокни аялгаар ярьдаг хүн өөрийнхөөрөө л тайлбарлаж юм. Тэгэхээр тайлбарлах бол бас их өргөн боломж хувилбартай байдгаа гэсэн. Үл мэд хэлээр ярьсныг мэдэх хэлээр нь тайлбарлахыг хэлж байна гэж ойлгож болно. Иш үзүүлэх нь нэг алхмын өмнө явж байгаа бэлэг авьяас. Ариун сүнсээр өгөгдсөн үгийг хүмүүсийн мэд хэлээр ярихыг иш үзүүлэх гэнэ. Тэд хүний ухаанаар биш, харин ариун сүнсний ёр бусын хүчээр өгөгддөг үг юм. Тайлбарлах ба иш үзүүлэх хоёрын ялгаа нь тайлбарлах нь үл мэдэх хэлийг хүмүүст ойлгомжтой болгох зорилготой байдаг бол иш үзүүлэг нь хүмүүст шууд ойлгогдох хэлээр ярьдаг. Заримдаа Бурхны хүмүүс хэлээр ярьж байхад тайлбар дагалдахгүйгээр шууд иш үзүүлэг хэлэгдэх тохиолдол байдаг. Хэлээр ярих нь тэнд байгаа хүмүүст Бурхны өгөх иш үзүүлгийн үгийг хүлээн авахд бэлтгэж байдаг мэт ажиглагддаг. Хэрв та хүсч байвал би дараагийн 30-аас 40 минутад та бүхнийг тайлбар ба иш үзүүлгийн бэлэг авьяасыг хэрэглэх дасгал хийхэд удирдъя. Үүнийг хийх боломжтой. Би өмнө нь мянган хүн цугларсан тийм уулзалтад ч бас хийж явлаа. Олон хүн цугларсан том цуглаан байна уу? Жижигхэн эсийн бүлэг байна уу? Хамаагүй. Гол нь Бурхны үгэнд итгэж түүний дагуу үйлдэх хэрэгтэй. Хэрв та энэ бүхнийг өөрийн биеэр мэдэрвэл тэгээд үүн дотор алхвал Бурхантай хувьчлан харилцах цоошин төвшөнд таныг аваачих болно. Өчигдөр би та бүхэнд байр сууриа ол гэж хэлсэн. Та нарын зарим нь Бурханаас дуудлага авахын төлөө эрэл хайгуул хийсэн гэж итгэж байна. Таны байх ёстой байр суурь руу чиглүүлж байгаа Бурхны нэгэн арга зам бол энэ юм аа. Тайлбараар дамжуулан Бурханаас өгсөн дуудлагын чиглүүлгээ мэдсэн хүмүүсийн нүдэнд баярын нулимс цээлгэнж байхыг би зөндөө харсан. Бурхан тэдэнд бодитоор өөрийн хүслээ хэлчихсэнийг тэд тийхүү
мэддэг юм аа. Ийм туршлага нь сүнслэг амьдралыг тэдэнд илүү бодиттой болгодог. Энэ бэлгийг хэрэглэх Библийн хэд хэдэн ишлэл хэлье. Эхнийх нь 1-р Коринт 12-ийн 7-11. Паул сүнслэг 9 бэлэг авьяасыг танилцуулж байна. Нийтийн тусын тулд сүнсний илэрлийг хүн тус бүрд өгсөн аж. Сүнсний илрэл гэж хэлжээ. Таны дотор байгаа ариун сүнс бол үл үзэгдэгч. Хүний мэдрэхүйгээр мэдэх огт боломжгүй. Харин сүнслэг бэлэг нь хүний мэдрэх үед мэдэгддэг. Сүнслэг бэлгээр таны мэдрэх үе ариун сүнстэй харилцдаг. Хэдийгээр хувь итгэгчдэд бэлгүүдийг өгсөн боловч үүнийг нийтийн тусын тулд өгч юм. Өөрөөр хэлбэл Бурхан танд иш үзүүлэх бэлгийг өгч. Гэтэл түүнийг хэрэглэх зэрэггүйгээс болж хэрэглэхгүй бай гэж бодъё л доо. Хэдийгээр зөвхөн танд өгсөн боловч бусдын төлөө өгсөн болохоор таныг хэрэглэхэ болонгууд бусд нь тэр бэлгийн ашиг тусыг хүртэж чадахгүй болдгоо гэсэн үг. Та энийг ойлгож байна уу? Энэ бол нярвын хариуцлагатай үйлдэл шаардаж байна. Энэ бол та хүссэн үедээ хэрэглэж, хүсэхгүй үедээ болчихдог зүйл биш. Бурхан таниар дамжуулан найзад чинь үгээ хэлчих болох. Тэр ч үеийн хэл бүх чуулганд хандан хэлчих болох юм. Эсвэл номлогчд хандан хэлж болох юм. Тиймд би хиймээргүй байвал би хийхгүй гэсэн хандлага бүүтэй. Учир нь энэ бол хариуцлагагүй хандлага. Бусдыг өрөөхийн тулд танд өгсөн хариуцлага шүү дээ. Хүн бүрт гэж энд дахин хэлж, дахин 1-р Коринт 12:1-ийг харцгаая. Энэ бүхнийг нэг адилхан сүнс ажилуулдаг бөгөөд тэр өөрийнхөө хүссэнчлэн хүн тус бүрд хуваарлдаг аж. Хүн тус бүрд гэж хэлснийг та анзаарч байна уу? Паулын сургаалаар хүн бүр ариун сүнсний өгсөн бэлгүүдээр бие биедээ үйлчлэх ёстой. Харин хүн тус бүрд ямар бэлэг өгөхөө ариун сүнс өөрөө шийдэж хуваарлдаг юм. Энэ бүлгийн төгсгөлд 31-р эшлэлд 31. Харин үлэмж агуу бэлгүүдийг хүсн тэмүүлэх тун. Би та нарт илүү давуу замыг харуулъя. Мэдээж энэ бол дараагийн бүлэгт өгүүлэх хайраар үйлчлэх тухай юм. Олон хүмүүс энэ бүлгийг пентекостуудыг цохих сав шиг хэрэгэлдэг. Илүү давуу зам бол хайр шүү дээ гэдэгт хэд. Гэвч тэд Паулын өмнөхөн хэлсэн үлэмж агуу бэлгүүдийг хүсн тэмүүлэх тун гэсэн үгийг орхигдуулдаг. Хайр бол бэлэг авьяас биш, хайр бол амьдрах арга зам, хайр бол үр жимс. Хэрв үлэмж агуу бэлгүүдийг хүсн тэмүүлэхгүй бол бид юу хийж байгаа юм? Бид Библийг эстож байгаа хэрэг үсв? Тийм биш үү? Өчигдөр хэлснээр дахин хэлье. Бэлэг авьяас бол тоглоом биш, харин багаж зэмсэг юм. Тодорхой ажил гүйцэтгэхэд тодорхой багаж зэмсэг хэрэгтэй. Хэрв Бурхны багаж зэмсгүүдийг үгүйсгвэл Бурхны ажлыг хийж чадах. Бурхны хий гэсэн ажлыг хийхгүй байна гэдэг нь эргээд хариуцлагт ордог. 1-р Коринт 14:1 Та нар хайрыг мөшгөх тун гэж олон хүмүүс үүн дээр ирээд зогсдог. Гэтэл үүнээс цааш юм бий. Та нар хайрыг мөшгөх тун. Сүнслэг бэлгүүдийг авахыг хүсэж тэмүүл. Ялангуяа иш үзүүлэх бэлгийг хүс. Хайрыг мөшг, аль эсвэл сүнслэг бэлгүүдийг хүс гээгүй. Аль нэгийг нь л сонгох ёстой юм биш. Хайрыг мөшг, мөн сүнслэг бэлгүүдийг хүсэж тэмүүл. Ялангуяа иш үзүүлэх бэлгийг хүс гэж тодорхой хэлжээ. Та энэ өглөө иш үзүүлэх бэлгийг авахыг хүсэж байна уу? Хэрэг үгүй бол та Библийг эстож байна гэсэн үг. 1-р Коринт 14:26 Ах түмнэраа тэгвэл яах вэ? Та нарыг цуглах үед хүн тус бүрд дуулал, сургаал, илчлэлт хэлээр ярих ба тайлбарлах нь байдаг. Энэ бүхэн чинь босгон байгуулахын төлөө байг. Бурхны хүмүүс бид хамтдаа цуглахдаа зөвхөн авах гэж биш. Мөн бие биеэ босгон байгуулахад хувь нэмрээ оруулах гэж цуглах ёстой юм. Бид сүнслэг бэлгүүдээр бие биедээ үйлчилснээр үүнийг хийдэг. Бурхан ингэж хүн тус бүрээр тэнцвэржүүлдэг. Зарим хүн төрөлхөөсөө авьяастай, ухаалаг боловсралтай, санаагаа сайтар илэрхийлдэг. Олны өмнө үг ярихаасаа ичдэггүй. Бас дэндүү удаан ярьдаг. Гэвч зарим нь дуугүйхэн, бүлэгдүүхэн олон таван үггүй хүмүүс бий. Тэд би юу хийж чадах вэ гэдэг. Хэрэг төрлөх чадвараа төшвөл тэгж л хэлэх байх. Харин Бурхан өөрийн хүмүүст ёр бусын бэлэг авьяас чадвар өгдөг. Хэрэгтэй гэсэн бэлгүүдийг Бурхан өгдөг. Танай чуулганд 2 хүн бай гэж бодъё л доо. Нэг нь доктор, нөгөө нь англичуудынхаар бол гэрийн үйлчлэгч бүсгүй. Сүнслэг бус дундч чуулганд доктор нь чуулганы туслагчийн үйлчлэлд.
Харин үйлчлэгч бүсгүйг үзэгчдийн сандалд суулгадаг. Харин ариун сүнс хөдлөхөд доктор нь туслагчийн үйлчлэлд суусаар л байна. Харин үйлчлэгч бүсгүй иш үзүүлэгч болно. Ойлгож байна уу? Энэ бол Бурхны мэргэн ухаан. Бурхан бол шударга. Хэрв бид Бурхны ёр бусын хүчинд үл найдвал бид өөрсдийн хязгаарлагдсан байдалд хүлэгдэнэ. Энэ хоёр зүйл буруу эрен бэлэгдэж болохыг анхаарна уу? Миний тэмдэглэлд 2 дугаарт байгаа зүйл та нарын тэмдэглэлийн 3 дугаарт байгаа. Ялангуяа тайлбарлах. Ойлгосноо? Тайлбарлах бэлэг авьяасыг хэрэглэж дасгалжуулах тал дээр одоо та бүхний хөтлөё. Та удирдуулахад бэлэн үү? Энэ бол таны шийдвэр. Тайлбарлах бэлэг авьяасыг Библи хэрэгэл гэдэг. 1-р Коринт 14-ийн 5-ыг үзье. 5. Би та бүхнийг хэлээр яриасаа гэж хүсдэгч. Хичнээн баптист сүм үүнийг хүлээн зөвшөөрдөг бол та бүхнийг хэлээр яриасаа гэж хүсдэг. Бүхнийг гэдэгт хэд орох вэ? Бүхнийг гэдэгт бүхэн орно, тийм үү? Гэвч энэ бол бүх зүйл биш. Үүний дараа чухал үгийг хэлсэн. Би та бүхнийг хэлээр яриасаа гэж хүсдэгч. Иш үзүүлэхийг чинь бүрч илүү хүсдэг. Ярьснаа тайлбарлахгүй бол хэлээр ярьдаг хүнээс иш үзүүлдэг хүн нь илүү агуу юм. Ингэснээр чуулган нь босгон байгуулагдах юм. Энэ бүлгийн хамгийн гол үг нь босгон байгуулах гэдэг үг юм аа. Бүх бэлгүүд чуулганд байгаа хүмүүсийг босгон байгуулахын тулд байдаг. Паулийн хэлснээр харь хэлээр ярих нь сайн. Гэхдээ та өөрийгөө л босгон байгуулна. Харин та иш үзүүлбэл та бүх чуулганыг босгон байгуулна гэж. Та харь хэлээр яриад түүнийг чинь хэн нэгэн тайлбарлавал тэр маш хүчтэй иш үзүүлэлэг болдог гэж. Тэгээд 1-р Коринт 14-ийн 12-оос 13. Тэрчлэн та нар сүнслэг зүйлсэд хүсн тэмүүлдэг. Та сүнслэг зүйлсийг хүсн тэмүүлдэг үү? Тийм бол танд энэ үг хамаатай. Тэрчлэн та нар сүнслэг зүйлсэд хүсн тэмүүлдэг хүмүүс учраас чуулганы босгон байгуулалтын төлөө тэдгээрийн бялхалтыг ирж хай. Тиймд хэлээр яригч хүн тайлбарлахын тулд залбираг. Библийн хэлсэн болгонд тэнэгхэн итгэлээр итгэж хэрвээ Бурхан залбираад ав гэсэн бол би залбирдаг. Библи залбиргээд хэлчихсэн зүйлийг Бурханы хүсэл биш гэдэгт би эргэлздэг. Учир нь ингэж бодох нь гайхамшигтай логик бус сэтгэлгээ. Хэлээр залбирдаг нь юуны төлөө залбир гэж Библи хэллээ? Тайлбарлахын төлөө. Хэрв та хэлээр залбирдаг бол дараагийн таны залбирах зүйл бол тайлбарлахын төлөө залбирах ёстой. Энэ хичээлийн агуулгын сүүлчийн хэсгийг харцгаая. Гуйлтын талаар 2 зарчим бичсэн байна. Эхнийх нь 1-р Иохан номын 5-ийн 14-өөс 15. 1-р Иохан 5-ийн 14-өөс 15. Бид түүний хүслийн дагуу юу ч гуйсан тэр биднийг сонсдог гэдэг нь түүний өмнө бидэнд байгаа итгэл зориг юм. Бид юу ч гуйсан тэр биднийг сонсно гэдгийг бид мэдвэл бид түүнээс гуйснаа авсан болохыг мэднэ гэсэн байна. Бурхны хүслийн дагуу бид залбирч байна уу гэдг нь гол асуудал. Тэр бид Бурхны хүслийн дагуу залбирч байвал тэр биднийг сонсно. Бид түүний хүслийн дагуу юу ч гуйсан тэд сонсдгийн бол бид хүссэн бүхнээ авна. Гол нь бид Бурхны хүслийн дагуу гуйж байна уу гэдэгт л байгаа юм. Хэрв тийм бол тэр бидний залбирлыг сонсно. Хэрв тэр биднийг сонсдог бол бид гуйсан зүйлээ хүлээн авна. Тэгвэл хэлээр залбирдаг нь одоо тайлбарлахын тулд залбир гэж Бурхан хэлсэн бол энэ Бурхны хүсэл гэсэн. Хэрвээ энэ Бурхны хүсэл биш байсан бол Бурхан ингэж хэлэхгүй л байсан. Хүлээн авах тал дээр нэг чухал юм харъя. Марк 11:24. Тийм учраас би танарт хэлье. Та нар юуны төлөө залбирч гуйж байна? Түүнийг авсан гэдэгтээ итгэх түг. Тэгвэл тэр чинь ёсоор болно гэж. Грек хэлний энэ өгүүлбэрийн цагийг маш тодорхой заасан байдгаа. Гуйж байна. Түүнийг авсан гэдэгтээ итгэх түн. Гэдэг өгүүлбэрийн цаг нь гуйж байхдаа хүлээн авсан гэдэгтээ итэг гэж. Хизээ авна гэсэн бilé? Гуйж байхдаа маш зөв. Хэрвээ та бид Бурхны хүслийн дагуу залбирч гуйж байвал Бурхан биднийг сонсож түүнийг авсан гэдэгтээ бид итгэх ёстой. За тэгвэл бид одоо юу хийх ёстой вэ?
Маш энгийн ерөнхий зааврыг хэлье. Өмнө бид сонсож байсан талахгүй бил чулуу өгөхгүй гэж Есүс хэлж байсныг санаж байна уу? Загасгүй бил могоо өгөхгүй гэж хэлж байсныг бас санаж байна уу? Ямар нэг сайн зүйл гуйвал Бурхан муу зүйл өгөхгүй. Хажууд хөрштөө хэлдэ. Хэрв ямар нэг сайн зүйл гуйвал та хизээч муу юм хүлээн авахгүй гэж. За. Одоо бид үйлдэл хэрэгтэй байна. Бэлнү? Бид ингэж хийнэ. Намайг дохио өгөнгүүтээ энд байгаа бүх хүн Бурхан тандан харь хэлээр залбирнаа. Ойлгосон уу? Таны хүсэл бол шилжүүлэг. Та ямар чиглэлд явахыг тань хүслэл чиглүүлнэ. Та 5 минутын турш хэлээр бүү залбир. Та бидний бяцхан тарих би яаж энэ бүхнийг чинь тайлбарлана гэж бодож эхэлнэ. Ердөөл 1 юм уу 2 минут хэлээр залбир. Бүү тэнэгэлз. Хэрв та хэлээр жаахан залбираад дараа нь одоо би юу ярьснаа тайлбарлах хэрэгтэй боллоо. Яах вэ гэдэл тэнэгэлзэх юм бол энэ нь алдаанд хүрэх болно. Тиймд хэлээр залбираад дараа нь Бурхан тандан одоо эзэн Есүсийн нэрээр надад тайлбарыг өгөөч гэж залбир. Ойлгосон уу? Дараа нь яах вэ? Та өгөгдсөн тайлбарыг хэлнэ. Тайлбаргүйгээр дахиад л хэлээр бүү залбир. Энэ бол ариун сүнсний баптизмын эсрэг үйлдэл. Ариун сүнсний баптизмын үеэр хүмүүс төрөл хэлээрээ ярьдаг учраас харь хэлийг авч чаддаггүй. Учир нь та бид хоёр өөр хэлээр нэгэн зэрэг ярьж чадахгүй шүү дээ. Нөгөө талаар та хэлээр залбирахдаа Бурхан таниар хэлүүлэх гэсэн бүхнийг залбирна. Бурхан таны итгэлийн хэмжээгээр үйлдэнэ. Хэлээр яриад зогс. Тэгээд эзэнт та надад Есүсийн нэрээр энэ хэлийг тайлбарлах чадвар өгөөч гэж хэл. Тэгээд гүнзгий амьсгал аваад тайлбарыг хэл. Ойлгомжтой юу? Өөрийн туршлагаас харахад энэ арга зам үргэлж болж байсныг хэлээ. Хэдэн мянган хүн байна уу? Хэсэг бүлэг хүн байна уу? Бурханд бол ямар ч ялгаа байх. Та Бурхантай шууд л хөвчлэн хандаж залбирч байгаа юм. Ойлгов уу? Чанга залбирахдаа хажуудахындээ саад болохоор биш, харин өөртөө сонсогдох төдий залбираарай. Та ойлгосон уу? Аниргүй гэвдэх ёсгүй шүү. Хэсэг залбирсны эцэст бид залбирхаа зогсоохыг сануулна, хамтдаа шалгаж үзнэ. Тэгээд эргээд залбирна. Ойлгомжтой юу? Сонирхолтой нэг юм хэлье. Тайлбарлах үед та хоёр зүйл тохиолдож болно. Танд хоёр зүйл тохиолдож болно. Эсвэл аль нэг нь. Нэгдүгээр нь таны тайлбар магтаал хүндлэл байж болно. Хоёр дахь нь Бурхан таны уруу ламаар өөрт тань үгээ хэлж болох. Та би тайлбарлах бэлэг авьяасыг хэрэглэж эхлэхэд ойролцоогоор 60% нь магтаал хүндлэл, 40% нь Бурхан надад үгээ хэлж байгаа тохиолдол байсан. Харин одоо энэ байдал өөрчлөгдөж Бурхан өөрийн хүмүүстэй илүү их ярьдаг болсныг би анзаарсан юм. Энэ ойролцоогоор 60 орчим хувь. 40 орчим хувь нь магтаал хүндлэл. Таны амнаас юу гарахыг та бид тодорхойлохгүй. Зөвхөн ариун сүнс л тодорхойлдог. Хүлээн авсан бүхэндээ Бурханд талархаарай. Ойлгов уу? За бэлэн үү? Одоо хэлээр залбирцгаая. Зогс. Одоо Есүсийн нэрээр надад тайлбарлах бэлэг авьяас өгөөч гэж хэлээрэй. За та нарын зарим нь харь хэлээр ярихаа зогсоогоод тайлбарыг авч байх шиг байна. Би дахин 1-2 минут өгье.
За. Одоо залбирхаа зогсоогоод юу болсныг шалгая. Та нарын хэдэн тайлбар авав? Гараа өргөнө үү? Гараа өргөсөн чигээрээ төр байлгаж байгаарай. Бараг 90% нь тийм гэж хэлж байна. Гараа буулгаад намайг анхааралтай сонсоорой. Та нарын хэдэн магтаал хүндлэлийг хүлээн авсан бэ? За. Бурхан таны урууламаар өөрт тань үг хэлсэн гэж та нарын хэдэн итгэж байна уу? Хараач. Ямар гайхалтай бэ? Үнэхээр тийм биш гэж үү? Бурхан өөрийн чуулганд ажиллаж байгаагийн жинхэнэ жишээ бол энэ. Та нарын хэдэн баяртай вэ? Өөрөөр хэлбэл та нарын хэдэн эзнээс урам зоригийн үг авсан бэ? Эсвэл эзнээс чиглэл. Гайхамшигтай. За харин хүлээн аваагүй хүмүүс нь хаягдсан гэж бүү эндүрээрээ. Таны хийж байгаа зүйл бол энэ хүмүүсийн хийсэн шиг хийх хэрэгтэй. Бурхан хэнийг ч ялгуурлдаггүй. Бид дахиад нэг удаа тайлбарлах бэлэг авьяасыг давтнаа. За одоо хэлээр залбираарай. За одоо зогсоорой. Бурханаас тайлбарыг асуу. За. Би та бүхэнд тийм ч их цаг өгч чадахгүй нэ. Яагаад гэвэл цаг маш бага байна. Цаг их бага байна. За одоо шалгая. Урам хэрэгтээд нь урамшуулах гэж оролдъё. Өмнө нь тайлбар аваагүй хүмүүсээс энэ удаад тайлбар авсан хүн байна уу? Та гараа өргөнө үү? Нэг хүн байна. Өөр хүн байна уу? Бас нэг хүн тэнд гараа өргөж байна. Эзнийг магтая, камерын бичлэг хийж байгаа эмэгтэй авсан гэж байна. Сайн байна. Тэр илүү урам авах хэрэгтэй гэж бодож байна. Амен. За 3 дугаар алхам бол их энгийн. 3 дахь алхам нь юу вэ? Иш үзүүлэлт. Биднийг иш үзүүлэхэд урамшуулдаг хэд хэдэн ишлэлийг харцгаая. 1-р Коринт 14-ийн 1-ийг харцгаая. Бэлнү? За хамтдаа уншийе. Өөр орчуулгын хувилбар байгаа ч хамтдаа уншицгаая. Та бүхнийг 1-р Коринт 14-ийн 1-ийг олтол би хүлээж бай. Тийм, тэхүү. За бэлнү? Та нар хайрыг мөшгөхтөн, сүнслэг бэлгүүдийг авахыг хүсэж тэмүүл. Ялангуяа үзүүлэх бэлгийг хүс. За дэрэгдэх хүнтэйгээ хамт уншаарай. Библиэд бие босгон байгуул гэж хэлсэн. Та 1-р Коринт 14-ийн 24-өөс 25-ыг хараарай. Итгэгчид нэг газар чуулах үед юу хийх ёстойг Паул бичсэн байна. Эхлээд 1-р Коринт 14-ийн 23-ыг уншицгаая. Тиймээс хэрв чуулган бүрэн бүтнээрээ хамтдаа цуглаад бүгд хэлүүдээр ярил бэлэг авьяасгүй хүн эсвэл итгэдэггүй хүмүүс орж ирвэл тэд та нарыг галзуу гэж хэлэхгүй гэж үү? Хэрв чуулган дан харь хэлээр залбираад байвал итгэгч биш хүн орж ирээд энэ хүмүүс галзуурчгаж гэж хэлнэ. Харин Паул хэрв та нар бүгд иш үзүүлбэл бүгд иш үзүүлэх боломжтой гэж Паул хэлж байна. Цааш нь уншия. Хэрв та нар бүгд иш үзүүлбэл итгэдэггүй эсвэл бэлэг авьяасгүй хүн орж ирвэл тэрээр бүхнээр яллагдан, бүхнээр шүүгдэх бөгөөд түүний зүрхний нууцуд нь илэрхий болгог. Ийхүү тэр хүн Бурхны үнэхээр та нарын дунд байгааг зарлан нүрээрээ унаж Бурханд мөргөнө. Пентекостууд хол явдгүй нэг шалтгааныг энд өгүүлжээ. Тэд хэлээр ярьдагч хол явдгүй. Пентекостуудын цуглаанд хүмүүс орж ирээд тэдний харь хэлээр залбирахыг сонсоод энэ хүмүүс ч галзуурчсан юм байна гэд тэндээс холддог. Асуудал нь Бурханд байгаа юм биш, харин хүмүүст байгаа юм. Харин харь хэлээр залбирч байгаа хүн иш үзүүлэг рүү шилжиж сурах ёстой. Ердийн ухаанаар олж мэдж
чадахгүй үгийг бусдад хэлэхэд суралцах ёстой. Та ойлгож байна уу? Тэдний зүрхний нууцуудыг илэрхий болгох. Тийм үү? Дахин 2 ишлэл уншийе. 1-р Коринт 14-ийн 31. Учир нь бүгд суралцсан, урамшуулгдсан байхын тулд та нар бүгд нэг нэгээрээ иш үзүүлцгээж болно. Хэдэн хүн иш үзүүлж болно гэж байна? Та итгэлтэй байна уу? Намайг дагаад хэлдэ. Бүгд. Тийм ээ, бүгд. Хажуудах хүндээ энэ ишлэлийг уншиж өгдөм. За одоо бид ийм зүйл хийнэ. Паул бүгд суралцахын тулд давтан хийх тухай ярьж байна. Энэ бол том цуглаан дээр биш. Харин суралцах үед явцын тухай ярьж байгаа юм. Бид яг одоо тийм юм хийж байна. Бүгд иш үзүүлж чадна. Гэхдээ бүгд суралцах ёстой. Үр дүнд нь та урам авна, бусдад урам өгнө. Дахин нэг ишлэл уншийе. 1-р Коринт 14-ийн 39. Иймд ах дүүс минь иш үзүүлэхийн тулд хүслэн болж тэмүүл. Хэлээр ярихыг бүү хориг. Иш үзүүлэхийн тулд хүслэн болж тэмүүл. Энд байгаа хүн бүрийн зүрх иш үзүүлэхийн хүслэн болж тэмүүлэхийн төлөө залбирч байна. Таамаглахгүйгээр, Бурхны нэгүслийг давахгүйгээр Бурхан танд хэл гэснийг л та хэлэхэд хангалттай. Хоёр хүн бүр нэг нэгээрээ иш үзүүлж болно. Гэхдээ энэ нь бие биедээ гэсэн үг биш. Энэ талаар дараа ярилцъя. Харин одоо иш үзүүлэх дасгал хийж байгаа юм шүү. Та нарын хэдэн олон юмны үг хэлэхээс өмнө ганцаараа байхдаа дасгал хийх нь зөв юм гэдгийг хүлээн зөвшөөрч байна уу? Дасгал хийж эхлэхээс өмнө та бүхний төлөө залбирая. Залбирахгүй байсан ч та дасгал хийж болно л доо. Гэхдээ залбирх юм бол танд илүү таатай байх болно. За харж байна уу? Та юу хийхээ мэдэх ёстой. Та хэлээр залбирахгүй. Таныг би сонсохгүй байна. Тийм ээ. Та нарын хэдэн иш үзүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу? Аамен. За. Залбирцгаая. Аава, ариун сүнсээр дамжуулан та бидний дунд байгаад талархаж байна. Ариун сүнсээ бид таныг урьж байна. Та бол газар дээр байгаа бидний Бурхан гэдэгт бид итгэж байна. Танд өгөх ёстой бүх алдрыг өргөж байна. Та бол эзэн. Өөрийн хүмүүстэй иш үзүүлэхийн хүслэн болж тэмүүлэх хүсэлд та хөтөлсөн. Тиймээс яг одоо Есүсийн нэрээр өөрийн хүмүүстэй бэлтгэсэн иш үзүүлэлгүүдийг өөрийн хүмүүсээр илчлээч. Таны алдрын төлөө Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За. Та өөртөө сонсогдох хуйцаар ярьж болно. Та аниргүйг эвдэх ёстой. Хүүхдүүд минь, би ямар их та нарыг хүснэ вэ? Надтай ойр байгаач. Би та нар руу хүсэн тэмүүлдэг шиг та нар ч бас миний араас тэмүүлээч. Надтай ойр байж, сууж, дотн үгийг яриач. Би та нарт хайртай. Амен. Ямар гайхалтай нээлт вэ? Тийм биш үү? Энэ бол бид бүгдийг урамшуулсан эзний үг байлаа. Та Бурхантай хөвчлэн уулзрах ёстой. Бурханд энэ бүхний төлөө талархъя. Та бүхний хөвчлэн Бурханд талархаарай гэж хүсэж байна. Баярлалаа. Христ Есүс дотор байгаа ямар ч хүнд ямар ч ял шийтгэл байхгүй гэдгийг сануулахыг хүсэж байна. Хэрв ял зэмлэл мэдрэгдвэл түүнийг бүү хүлээж ав. Эзнийг магтъя. Та ямар хэлээр ярьсан бэ? Таны төрөл хэл ямар вэ?
Та Францаар ямар нэг юм хэлэх үү? Үгүй гэж юу? Би нэг удаа Францаар иш үзүүлж байсан байд. Дэлхийн 2 дугаар дайны үед Франц усан цэрэгтэй хамт байсан юм аа. Би түүнд Францаар иш үзүүлж байсан. Бурхан олон янзаар өөрийгөө илэрхийлдэг юм. Тийм учраас бие бүүбэр та нарын хідэн иш үзүүлсэн бэ? Гараа өргөнө үү? Оо, амен, гайхалтай. Харин иш үзүүлээгүй хүмүүст зориулж дахин нэг удаа дасгал хий. Тэхүү? Урам алдах хэрэггүй. Зүгээр л эзэнд хандаж, эзэн надад туслаач. Хэр би хүлээстэй бол намайг чөлөөлөөч гэж залбир. Зарим нь айдсаар, зарим нь ичгэвтер байдалд орохоос айж хүлэгдэжээ. Тиймд бие бүүбэр. За эхлэх үү. Аваа энэ өглөө өөрийн хүмүүст хийж өгсөн бүхэнд тань баярлалаа. Айдас ичгүүр болон өөр бусад зүйлд хүлэгдсэн тэдгээр хүмүүсийг та чөлөөлөөч. Эзэн та иш үзүүлэх бэлгээ тэдэнд өгөөч. Энэ бүгдийг Есүсийн нэрээр. Амен. Тийм ээ, гайхамшигтай. Та нарын заримд чинь эзэн үгээ өгсөн тул тэр үгийг бусдаа хэлнэ үү? Та суудлаасаа босоод л хэл. Та байгаа газраасаа бусдад сонсогдохоор хэлээрэй. Танд өгсөн ямар ч үг байсан та бусаддаа хэлээрэй. Энэ нь эзний алдрын төлөө. Харин энэ үг танд улан рүүтэд хандс үг. Хэрв та үнийг хүлээн авбал тийм ээ бид баяртай байна. Эзэн танд энтхэг орох нээлттэй хаалгыг бэлтгэсэн. Хүндэт эзэн инээсэнд минь уучлаарай. Бид энтхгээс их удаан зайлсхийж байсан. Иерусалимд байдаг еврей анд минь бидний төлөө залбирахдаа та нар энтхэг явах юм байна гэж хэлж байсныг санаж байна. Тэр бол иш үзүүлэлэг биш, харин мэдлэгийн үг байлаа. Танд баярлалаа. Бидэнд энэ бүхэн л хэрэгтэй байлаа. Тэгэр та нарын дундаас бусадаа хэлэх үг байна уу? Энэ нь таны төлөө биш, бусдын төлөө юм а гэдгийг санаарай. Тийм ээ, та босоод чанга хэлээрэй. Чи бол миний үзэгсэлэнд сүйт бүсгүй. Нүдний минь цэцгийн мэт нандин нэгэн. Миний чамд хандсан төлөвлөгөө бол хайрын минь илчлэл. Чанга дуугаар магт. Бусад хүн юу хэлэх бол гэхээс бүү. Миний үгийг яар. Миний үгийг дуулууртай даг. Амен. Иш үзүүлэлгийг сонсоод юу ч хийхгүй байх нь аюултай юм а. Ийм иш үзүүлэл үр дүнгүй болдог. Пентекост харизматик чиглэлийн олон чуулганд ийм юм болдог юм а. Ялангуяа эзэн надтай ойр байж сууж дотн үгийг яриач гэсэн байхад та ойлгож байна уу? Бурхан танд өөрийн цаг, чөлөөт цагаа хэрхэн зарцуулах ёстойг сануулж байгаа босуу? Эзний орших үед цаг хугацаагаа зориул. Та нарын хэдэн энэ үгийн дагуу үйлдэхийг хүсэж байна уу? Маш сайн байна. Эзнийг магтацгаая. Эзэн өөр үгсийг хэлүүлсэн бол тэр үгийг сонсцгоё. Та зөвшөөрч байна уу? Иш үзүүлэлгийн бэлэг ирэхэд тэнд цугларсан хүмүүс ерөнхийдөө ойролцоо сэдвээр иш үзүүлдэг. Мэдээж өөр сэдвээр иш үзүүлж болно л доо. Яг одоо иш үзүүлж байгаа сэдв бол Бурхны хайр. Түүнтэй ойр дотн харилцаатай байв. Түүний харийг бүх дэлхийгээр түгээх тухай ярьж байна. Би энэ бүхэнд амен гэж хэлж байна. Эзний орших үед түүнийг хүлээе. Айх хэрэггүй, ич хэрэггүй. Хэрвээ Бурхан танд ямар нэг зүйл өгсөн бол зүрх чинь хүчтэй цохилж байгаа бол магадгүй энэ үг танд зориулагдсан үг байхаа. Эхлээд гараа өрг. Тэгээд дараа нь
суудлаас босно уу? Бид дараагийн алхамд таних хөт. Та босч болно эмэгтэй. Аамен. Баярлалаа. Аамен. Иш үзүүлгийн сэдв Бурхны хайр, урам зориг өгөхөд оршиж байгааг харж байв. Тиймээс босоод эргэн тойронд байгаа хүмүүст иш үзүүлээрэй. Хүүхдүүд минь, би ямар их та нарыг хүснэ вэ? Надтай ойр байгаач. Би та нар руу хүсэн тэмүүлдэг шиг та нар ч бас миний араас тэмүүлээч. Надтай ойр байж, сууж, дотн үгийг яриач. Би та нарт хайртай. Аамен. Дутуу хэлэгт энэ иш үзүүлэлт үг нэмий. Маш зөв хэлсэн. Гэхдээ та анх сэлж сурч байхдаа шууд 100 метрт сэлэхгүй шүү дээ. Суралцах үйл явц баг багаар өсдгөө гэдгийг санах хэрэгтэй. Иш үзүүлэх бэлэг авьяасаа хөгжүүлэхэд анхаарч дасгалжуулж байгаа хүн л төгс үр дүнд хүрнэ. Хэрв дасгалжуулахгүй бол тэр хүн дутуул болно гэсэн үг. Гэхдээ баярлалаа дүү минь. Үнэхээр талархаж байна. За өөр хүн байна уу? Эхлээд миний гэргээ хэлэг. Дараа нь ард нь байгаа тэр эмэгтэйг сонсцгоё. Микрофон аваад ярмаар байна уу? Хэрвээ асааж чадсан бол унтрааж бас чаднаа. Би чиний эргэлзээ айцыг чинь мэднэ. Мөн миний төлөөх хайрыг чинь би харсан. Харин одоо тэр эргэлзээ айцаа авч хаяад ямар ч үед чамтай хамт байгаа Бурханд дахин итэг. Би чамайг хизээч мартахгүй, хизээч орхихгүй. Би чиний өмнө Тэнгэр элчээ илгээнэ. Тэр чиний явах замыг засаж чамайг үр жимстэй байхад чинь туслана. Их ургац чамайг хүлээж байна. Тэр ургацыг хураан авах ажилтан болохын тулд чамайг би бэлтгэнэ. Тиймд эргэлзээ айдсаа миний хөл дор хай гэж эзэн хэлж байна. Тэгээд би чамд баяр хөөр, амар тайван ба өөрийн хүчээ өгнө. Эзэн хэлсний дагуу одоо үйлдэх. Иш үзүүлэлгүүдийг зүгээр сонсоод өнгөрөх нь хангалтгүй. Зарим хүмүүс нэг сонирхолтой юм ярьсангүй гэдгээ. Пентекост харизматик чуулганд би очиж байсан. Тэд гайхамшигтай цуглаан боллоо. Дөрвийн дөрвөн иш үзүүлэлэг гэдэг. Би тэднээс юуны талаар иш үзүүлв гэхэд би санахгүй байна гэдэг. Хэрв Бурхны хэлсний дагуу үйлдэхгүй юм бол тэр сайхан үгийн сайхан нь хаана байна вэ? Сая рүүтээр дамжуулж Бурхан энд байгаа хүмүүст эргэлзээ айдас байгааг бас түүнийг хаях тухай иш үзүүллээ. Эргэлзээ айдас түлэгдсэн тэдгэр хүмүүсийн төлөө би залбирахыг хүсэж байна. Аамен. Хэрв та гараа өргөвөл би таны төлөө залбирах болно. Харж байна уу? Ийм л чуулган. Ийм л байна. Чуулган ийм байдалтай яаж ертөнцийг эзлэх вэ? Бид юу хийх вэ гэхээр би залбирна. Та намайг дагаад залбираарай. Эдгээр үгсийг хэлнэ үү? Эзэн Есүсээ би танд найдаж байна. Эзэн Есүсээ би танд найдаж байна. Та амиа өгтөл намайг хайрласан. Та бол миний аврагч. Надад байх ёстой бүхнийг минь эргүүлэн авчрагч. Би үрд таних. Миний амьдрал таны гарт байна. Хинч таны гараас намайг салгаж чадахгүй. Эзэн Есүсээ би айдас эргэлзээ итгэлгүй байдлаа хайж байна. Есүс Христийн нэрээр одоо энэ бүхнээс намайг чөлөөлөөч. Өөрийн эр зоригоо надад өгөөч. Хүч чадлаа надад өгөөч. Ариун сүнсээрээ. Яг одоо итгэлээр би гараа сунган тэр бүхнийг танаас хүлээн авахыг хүсэж байна. Аамен. Есүсийн нэрээр Есүсээ та өөрийн хайр, хүч чадал, итгэлийн сүнсээ энд байгаа хүмүүсийн дээрээс цутгаач. Есүсийн нэрээр энэ хүмүүст цутгаач. Аамен. Аамен. Одоо хүлээн ав. Гараа хурдхан шиг доош бүү булга. Одоо хүлээн ав. Түүнд таларх. Өөрийгөө бүхлээр нь түүнд өрг. Ухаанаараа бүхнийг ялгах гэсэн сэтгэлгээнээс чөлөөлөгдөөд итгэлээр хүлээж ав. Хүний бодлоос илүү хүчрэхэг бурхантай шүү дээ та. Түүнд одоо бүх алдрыг өргөөрэй. Тийм ээ. Баярлалаа. Эзэн. Баярлалаа эзэн. Баярлалаа их эзэн. Баярлалаа. 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 Баярлалаа.
Амен. Баярлалаа их эзэн. Амен. Миний гэргийн ард суугаа тэр эмэгтэй үгийг сонсъё. Та бос. Баярлалаа. Англи хэл тань унган хэл биш шатал түүгээр өөрийгөө илэрхийлнэ гэдэг үнэхээр зоригтой асуудал. Маш их баярлалаа. Дахин хэлэхэд бүрэн бус иш үзүүлэл гэдгийг сануулъя хэлье. Бид дөнгөж иш үзүүлж эхэлж байна. Иш үзүүлж эхэлсэн бол бүү ухар. Би иш үзүүлж эхлэхдээ ихэвчлэн эхний өгүүлбэрийг хэлдэг. Хэрэг би юу хэлэх ёстой юм болоо гэж бодоод суугаад байвал үг орж ирэхгүй. Ягд гэвэл итгэлгүйгээр бурханд таалагдах боломжгүй шүү. Харин итгэлээр эхний өгүүлбэр хэлэхэд дараагийн өгүүлбэрүүд орж ирдэг юм. Ойлгож байна уу? Өөр хүн байна уу? За, тэнд нэгэн залуу эмэгтэйг зүүн гараа өргөсөн байхыг харж байна. Тийм ээ, би таныг анх удаага л харж байна. Та сонсогдох хуйцаар ярих уу? Тэгээрээ. Амен. Бурхныг магтъя. Одоо энэ бүрэн болжээ. Эзнийг магтъя. Та анх удаага иш үзүүлж байгаа биш байх тийм үү? Нилээд удаж байна уу? Та иш үзүүлэх бэлгээ зэврүүлж болохгүй шүү. Дахин ийм байдалд орохгүй тулд эзнээс гуйгаарай. За, дахин нэг хүнийг сонсъё. Энд байгаа залууг. Тийм ээ, та. Амен. Баярлалаа. Та анх удаага иш үзүүлж байгаа юу? За, баяр хүргэе. Одоо иш үзүүлэхээ бүү зогсоо. Иш үзүүлгийн сэдв ямар тогтвортой байгааг та харж байна уу? Бурхны хайр, бидний төлөөх түүний санаа тавилт, биднийг зоригтой байж, аливаа айдсаас чөлөөтэй байхыг тэр хүсдэг гэгчлэн. Амен. Одоо босоод эзнийг магтъя. Баярлалаа. Баярлалаа, Есүсээ. Таны нэрэнд бүх алдрыг өргөе. Баярлалаа, их эзэн. Халелуя, алдрыг эзэнд баярлалаа, их эзэн. Баярлалаа, их эзэн. Амен.